За сайн байцгаана уу? Дахиад нэг Канадын амралтын өдрийн бичлэгээр болж байгаад таатай байна. Намайг Мина гэдэг. Би Канадын Ванкувер хотод ажиллаж амьдардаг охин байна. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр Канад дахь монголчуудын сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээн болж байгаа өнөөдөр очиж үзэн. Очиж үзээд Ванкуверийнхаа баяг мэдээж дэмжээд тэгээд ер нь ямар юм болдог юм байна гэд хүмүүст бас харуулахыг зорих гэж байна. Тэгээд яг тэмцээн маань болохоор яг өглөө 8:30-аас эхлүүлээд орой бараг 8 хүртэл байсан баха. Яг ингээд өдөржингөө юм болохоор байсан. Гэхдээ би тоглохгүй юм чинь яг өдөржингөө бас байж чадахгүй гэж бодоод яг чухал гэсэн нөгөө нэг сүүлийн тоглолтууд дээр нь очих гээд төлөвлөж байна. Тийш явахдаа бас ингээд жоохон хол манай эндээс бол нэг цаг машинаар яваад байдаг газар байгаа. Тэгэхээр хүмүүс цуглуулж агаад явмааргаа хүмүүс цуглуулж агаад бөөнөрөө хамтдаа явъя гэж төлөвлөж байна. Тэгээд Канад дахь монголчуудын сагсан бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээн рүү явцгаая. Зэн нэг 10 жилийн сургуулийн нөгөө биеийн тамирын зааланд болж байгаа юм шиг байна. Тэгээд явж ирлээ. Ийм олуулаад дэмжгэр ирлээ. За одоо яг Ванкуверийн баг, Торонтогийн эмэгтэй баг хоёр тоглох гэж байна. Яа гэвэл яа. Монголчууд тэнд дэмжлэхэд ирсэн байна. Тэрийг дөрөв байна. Энийг рүү бас дөрөв сууж юм. Торонтогийн баг маань зайгаа бомдог байна. Аруулаад манай Ванкуверийн багийг бол 12-0-тай хэдэж байна яг одоо байлаа. За хөлийн төлөв тоглосон маань Эдмонтон хождоо. Одоо Ванкуверийн хэсэг Ванкуверийн Nomadic Ballers гэнэ. Хэсэг Calgary байна. Энд яа одоо юуны төлөв вэ? Эндний төлөв. Энэ ахтын төлөв юм уу? Сая хүртэл төлөв. Одоо энэ ахтын төлөв. Мондог тоглолт болох юм шиг харагдаж байна. Яшаа сайн гоё. Нэг авч байгаа. Тийм ээ. Оо ёо. Ахис чинь. Оо ёо ёо. Оо, ямар амар шигт юм бэ? Вау! Бэко амар сайн шигт юм шүү дээ. Тэс багтаа. Алтахгүй шүү. Yeah. Whoa, that's crazy. Ямар амар. Oh yeah.
와우. 오 와우. Оо! Ямар цэнхтэй юм бэ? Тоглолтод манзурга маань чамс болсон байна. Анаа нэг ойлцлоо. Банкур айгаа. Алта. Харин тэгэл одоо өстой айгаа ойрхон ганцхан оноо нэг. Баг 31-тэй боллоо. Ванкувер 34. Алтааны эртгэл. Oh yeah. Oh my god. Chiaro, 3 секунд. Yeah. Oh my god. Ингээд хүчний баар агуун хэллээ. Канадад монголчуудын алтан медалийг Ванкувер авлаа. Хоёр л эмэгтэй баг байсан юм уу анхнаасаа. Тэгээ алт мөнгө л болоо мó. 인스티튜트에 악수 가서 입구가 эмэгтэй баг, хоёр эмэгтэй баг орсон учраас алт мөнгөн баг гэдэг ингээд алт мөнгөн медалаа авч байна. Орсон хоёр баг. 자, 약 2%만 이거 열어주실까요? 자, 저희가 어떤 주제인데 가나다다 아시아자들처럼 뭔가 그래서 먼저 인디아 만나서 어떤 호흡도 없을까지는 가스라 어떤 드림에스면서 사과 없다 생각했죠. 어떤 되게 내리시면 완고라 어떤 많은 지도 없지만 사과 어떤 서로부터 빈틈이 없이 믿고 없을 때 내 공기가 사과를 들어와서 아 뒤를
үйл ажиллагааг одоо Канадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань нэвээд хэлсэн тэр нь болохоор одоо тасгтай хотын Батбаяр тэгээд Ванкуур хотын Од Цэцэгмаа Алдармаа гэж залуучууд нэвээд хэлж бас энэ сайхан үйл ажиллагаа хийж ирсэн болохоор одоо би бас та бүхэнд маш их баярлалаа гэж байна. энэ жил аврагын хамгаалж тоглож байгаа Ванкувер хотын намайг Wallace Blackman back to back хийж хоёр удаагаа дахин аврагын цомоо хамгаалсан. Тэгээд За ингээд монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээний after party дээр явж байна. Манай пурсаа маань байна. За ингээд нэг газрыг бүдэрчтэй ирнэсэн. Тэгээд Ноолдомоо тавиад араа дий. За би сагсныхаа аврах шалгаруулалт тэмцээн after party-наас нь ороод ирсэн байж гин. Би амар ихт гараад ирлээ. Гэхдээ амар олон хүмүүс зөв бусад хүмүүс нь бүгд баг үлдлээ. Тэгээд ямар ч тач гой хөвгөлтэй өдөр болж өнгөрлөө. Манай Ванкуверийн эрэгтэй баг алтан медаль авлаа. Манай Ванкуверийн эмэгтэй баг мөнгөн медаль авлаа. Тэгээд гоё байлаа. Нэг өдрийг хөвгөлтэй өнгөрөөлөө. Тэгээд Канадад сагсны аврах шалгаруулалт тэмцээнийг иймэрхүү болж өндөрлөө. Та нар сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд энэ бичлэг энэ хүнгээд өндөрлөе. Тэгээд энэ бичлэг маань та нар сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа Канадын амралтын өдрийн бичлэгээр дахиад уулзтлаа. Түр баяртай.